За магистр тогтолцооны гурван асуудлыг ярьсан те. Одоо дөрөв дэх асуудал нь юу вэ гэхээр энэ санал хуваах гэдэг асуудал энэ магистр тогтолцоонд дээр байдаг тийм концепц байгаа. Энэ дээр бол иргэд бол сонгогчд бид нар өөрсдөө бол нэлээд сайн мэдээлэлтэй байгаа, мэдлэгтэй байгаа те. Улсын их хурлын сонгуульч болдог, орон нутгийн сонгуульд ч яригддаг. За тэгээ ерөнхийлөгчийн сонгуульд ч гэсэн бас манай улсад бол бас санал хуваахаар орсон хүндээ өөр намуудаар санал хувадаг гэх мэтчлэн ингээд яригддаг концепц байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө л энэ магистр тогтолцоонд байдаг гаж одоо юм уу те сөрөг үр дагавар шүү гэдэг нь бол гэдгийг бол харуулъя. За ер нь хоёр намын тогтолцоо өмнө ярьж байсан хоёр намын тогтолцоотойгоо олон сонгуул өнгөрсөө те ахаатай нэг олон эмэгтэй байхаас өөр аргагүй болдог те. Ийм тогтолцоо нь математик зааварчлалаас үүддэг гэж ярьсан. Сонгуулийн тогтолцооны математик аргачлалаас нь үүсэж байна. За магистр тогтолцоон дээр. За тэгэхээр мэдээж энэ тогтолцоонд бол одоо манай Монголч болж байгаа процесс байна тийм хоёр нам ингээд ээжлээд тогтолцоогоо бариад байдаг. Тэгээ ээжлээд байдаг аль аль нь ч ялгаагүй гэдэг ард иргэд нэлийн бухимдалтай байдаг. За тэгэхээр яг тэрнтэй ижлэх нөхцөл байдал одоо жишээ энэ жишээн дээр энэ дархан цааз газар дээр бол бас явж байна. За аль алиндээ гахаал байдаг үнэг байдаг тийм эндээс бүр залхах чинь гэсэн байдал руугаа бас орж байна. За маш янз янзын хардлах сэрдгүүд бас их гарч байна. За тэгэхээр энэ тохиолдол яасан бэ гэхээр энийг мэдэрч ойлгосон 3 дахь нам улс төрд орж иж байна л да. За мэдээж энэ болохоор те бас л яг тогтолцоо энэ нөхцөл байдал болохоо байцсан байгаа учраас те энийг өөрчлөх хэрэгтэй гэсэн итгэл үнэмшлэр орж иж байна. За тэгэхээр энэний дэмжлэг бол нийтээс бас дэмжлэг бас гарч ирнэ. Мэдээж ойлгомжтой. Яг тэгвэл тогтолцоо те энэ одоогийн байгаад бол сэтгэл хангалуун биш байгаа юмуд арт иргэд сонгогчдод бол бас нэлээ их байгаа. За тэгээ ийм сонгуул болж 3 дахь олон жилийн дараа 2 намын тогтолцоогоор явж ирсний дараа 3 дахь нам ороод ирэхэд сонгуулийн үр дүн бол ерөнхийдөө ингэж гарсан байна. За тэгэхээр сонгуулийн үр дүн ингэж гарсан гэдэг ер нь гол шалтгаан нь юу вэ гэхээр мэдээж дөрвөн ёсоор бол мэдээж энэгээр бол дахиад магистр тогтолцооны дөрвөн ёсоор бол хаа ялж байна. За тэгэхээр энэ дэрийг юу болоод өнгөрчөө гэхээр болж байна вэ гэхээр доргын нам орж ирснээрээ ер нь бол хааны намд ашигт болж хөрж байгаа. Уул нь бол доргын бодол үзэл бодол бол аль алийг болиулъя тий. Дандаа ингэж хоёр намын ээлжил барахгүй 3 дахь нам байгаа. Арай өөр бодлого яриад явъя тий. Арай өөр тийшээ явъя гэсэн үзэл баримтлалаар орж ирсэн боловч доргын намыг доргыг юу болж байгаа нь гэхээр хаанд л ашигтай болчиход байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр хааны ярьж байгаа одоо үзэл баримтлал одоо санал те сонгуулиар явуулж байгаа бүх гол мессеж нь болохоор дорготой эсрэг байгаад байгаа. Үнэхтэй бас эсрэг байгаад байгаа. Гэтэл дорго үнэг хоёр бол хоорондоо бас зарим тохиолдолд дээр суур зарчмууд дээр бол бас юу гэдэг ойролцоо байгаа. Шууд ижлэх биш юм а гэхэд бас гахаантай харьцуулахад бол харьцангуй хоорондоо ойролцоо учраас ер нь бол 3 дахь нам орж ирснээр болохоор 2 дахь арай өөр нөгөө хоёр намынхаа аль нэгийн саналыг л хуваадаг ийм зүйл тогтол гардаг магистр тогтолцоон дээр болохоор за тэгээд мэдээж ахаа бол бас тийм тэнийг биш шүү дээ ирэх барьж байгаа нам ирэх барьж байгаа хүмүүс бол те энэ магистр тогтолцооны гажгийг бол иймэрхүү сөрөг үр дагаврыг сул талыг нь мэддэг учраас бас тийм тэнийг амтан биш учраас бас янз янзын шийдвэрүүд гарч ирдэг. За одоо жишээ нь юу гэдэг нь те гахаатай өөр үзэл бодолтой гэхдээ бусад намуудтай ижлэхэн үзэл бодолтой төстэй үзэл бодолтой өөр 3 дахь 4 дахь 5 дахь намуудыг бол ингээд оруулж ирдэг. Одоо намыг оруулж ирж бол нэр дэвшигчийн бие даагшаар оруулж ирдэг ч юм уу те гих мэтчлэн ингээд яг өөрийнх нь эсрэг гэхдээ бусад өрсөлдөгчийн саналын хуваах магадaltaй улс төрчдүүдийг нэр дэвшигчдийг бол санаатай санамсаргүй байдлаар бол оруулж ирээд байхад нөгөө нэг хоёр намын тогтолцоо ч буцаад бүр яг нэг намын тогтолцоо руу орох хэлбэрлөөгөө шилждэг тий ямар тохиолдолд нэг нам гардаг ч юм уу тиймэрхүү хэлбэрлөөгөө шилжээд ирэхээр энэ бол магистртар тогтолцоонд бол бас нэлээд юутай болж байна. Хороо уршигтай бас болох магадaltaй. Яагаад гэвэл нөгөө иргэд итгэхгүй байх тий улс төрийн идэвхэн буурах ч юм уу тиймэрхүү сүрэл дагаврууд бол маш их гарч байна. Хардтал цэрлэлтүүд маш их гарч байна тий. Яаж саналаа өгсөн ч нэг л нам гарч ирдэг. Дандаагахаа гараад ирдэг тийм тогтолцоо руу эргэлт үзэлтгөө орчих шинжтэй болоод ирэхээр энэ тогтолцоогоо засахгүй бол ямар ч нам орсон гахааны орн магадгүй
дандаа үнэг гардаг гэж болно. Дандаа дор гарч иж болно. Гэхдээ тэр бол бас л ялгаагүй л одоо буруу тогтолцоор уул ороод байна л гэсэн үг. Тэгэхээр хахаа бол мэдээж бүх амьтдаа төлөөлж чаддаггүй тий. Тэрнтэй ялгаагүй дорох ч гэсэн бүх амьтдаа төлөөлж чадахгүй. Тий үнэг туулаа юу гэдэг тий харс үлдч гэсэн бүх амьтдаа төлөөлж чадахгүй. Тэгэхээр парламент улсын хурал бол яг олон амьтдыг, олон үзэл бодлыг, олон иргэд, олон мэрэгчлэлтэй, үзэсгэлэнтэй хүмүүсийг жиг төлөвлөдөг байх хэрэгтэй. Тийм тогтолцоор орох хэрэгтэй болж байна гэсэн үг. За тэгэд энэ бол санал хуваалт гэдэг сая ярьсан бол энэ санал хуваалт гэдэг ойлголт бол ерөөсөө мажоритар тогтолцоонд бүр байдаг, зайлшгүй байдаг бас нэг юм сөрөг үр дагавар юм аа гэдгийг харуулж